Сүүлийн үед эзэнтэй болон тэнмэл нохоод хүн рүү дайрах, хазаж гэмтэх тохиолдол нэмэгдэж байна. Энэ нь эзний хариуцлагагүй байдал эзэнгүй нохооны тоо буурах байгаагаас шалтгаалж байна. За тэжээвэр амтны тухай хууль батлагдаад жил гарны хугацаа өнгөрч байгаач хэрэгжилт хангалтгүй хүн болон амтны эрх зөрчигдсөөр байна. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүй сэтгүүлч Аз Жаргал онцлно. Баярлалаа үзэгчдээ орой мэндийг хүргэе. Тэгэхээр 2025 оны эхний 3 сарын байдлаар 658 хүн гэмтэл согос судлалын үндэсний төвд нохоод хазуулсан гэх шалтгаанаар эмчилгээ үйлчилгээ авсан байна. За үүний 38.7% нь тэгээс 18 насны хүүхэдд эзэлж байгаа юм. За тэр дундаа 9-өөс 15 насныхан хамгийн их нохоод хазуулах байдлаар эмчилгээ үйлчилгээ авч байна гэдгийг гэмтэл согос судлалын үндэсний төвөөс хэлж байгаа юм. За нохоо бол яг хүний аль ч хэсэг рүү дайрах боломжтой. Хацарт нь ч тэр уруулт нь ч тэр гар хөлтэй мөчтүүдэд ч тэр бүр толгоонд нь хүртэл хацсан тохиолдлууд ирдэг байхгүй юу. За хүүхдүүдийн хувьд их анзаарэгддэг. Ягаад тэгэхээр тэр нохооноос маш их айцтай болсон байдаг, траума үүссэн байдаг. Дээрээс нь нөгөө нэг арьс ч юм уу те биеийн ч юм уу те нохооны арьс үсэнд ингээ хүрэхэд эвгүй тийм мэдрэмж төрлөө гэд нэг тийм сэтгэл зүйн айцтай болсон байдаг хүүхдүүдийн хувьд. За жишээ нь хамгийн сүүлд энэ сарын 20-нд Улаанбаатар паркт харгалзах хөнгүү том биетэй нохоо 10 настай охин руу дайрч охиныг хазаж гэмтээсэн юм хэрэг гарсныг манай телевиз сурвалжлан үргэсэн. Тэгэхээр охины хувьд бол хөл хэсэгтээ хид хид удаа хазуулж за бие болоод сэтгэл санааны хүнд хохирол амссан юм а. Тийм дүүргээс бол нийслэлийн эрүүл мэндийн газар, мал эмнэлгийн газар. Тэгээд манайхаас бол эрүүл мэндийн төвөөс бол очиж хяналт хийя гэдээ очисон. Тухайн үед бол хүмүүс нь явцсан байсан. Бидэрт бол мэдээлэл бол өгөхдөө тэр нохоо эзэнтэй нохоо байсан. Хазуулсан нохоо хүнийх нь талаас эзэнтэй нохоотой бас хариуцлага тооцно гэдээ нийлээд явцгаасан гэдэг мэдээлэл өгсөн байна. За тэгвэл дүүргийн хэмжээнд эзэнгүй нохоо муурын тоог сард 500-аас 1000-аар за жилд 12,000-аар бууруулах төлөвлөгөөтэй ажилладаг бол нийслэлийн хэмжээнд жилд 80-аас 100,000 бууруулах ийм тооцоололтой ажилладаг. За тэгвэл өнгөрсөн 2024 оны хувьд бол 78,000 эзэнгүй нохоо муурын тоог бол бууруулсан гэдгийг бол хэлж байгаа юм. За тэгвэл энэ хэмжээний нохоо муурыг устгах энэ тоо толгойг бууруулахад хичнээн хэмжээний зардал гаргаж байна гэдгийг албаныхнаас тодруулахад дараах хариултыг өгч байна. Нэг нохоог дунджаар нийслэл хэрэгтэй урлаар тооцоо судалгаа хийгдээд 24,000-аар тий тодолоог бол нэгж толгойг бол устгахын зардал бол тооцоолсон. Нийслэл хэрэгтэй урлаар бол баталсан байна. За энэ хүрээнд дунджаар нэг 100,000 гэхээр нэг 2.4 тэрбум төгрөгч зарцуулах юм тооцоол байдаг. Гэхдээ ер нь яг энэ бол дүүргүүд дээр мэдээж харилцан адилгүй. За хэрв эзэнгүй нохоо муурын асуудлыг нэг мөр тогтолцоогоор нь шийдчих юм бол жилд бүр гардаг дээрх зардлыг бол бид өөр бүтээн байгуулалт улс их оронд ашигтай зүйлд бол зарцуулах боломжтой. За гэвч энэ асуудал бол шийдэгдэхгүй явсаар байна. За яг энэ цаг үед бол нийслэлийн засаг даргын захирамжаар Улаанбаатар хот орчмын Цуслангийн бүс болоод Богдхан ууланд байрлах эзэнгүй нохоо муурыг барьж хасрамжид аваачих нэгдсэн ажил бол үргэлжилж байна. Тэгэхээр яг энэ бүсэд бол 1000 орчим эзэнгүй нохоо муур байна гэсэн тоог гаргасан байгаа юм байна. Сүхбаатар дүүрэг дээр эзэнгүй нохоо муурны тоо толгойг бууруулах ажлыг их болон ХХК-д гэрээ байгуулан гүйцэтгүүлдэг. Тухайн яаж гүйцэтгэдэг вэ гэхлээр хороодоос ирсэн дуудлага мэдээллийн дагуу ажилтیں۔ Өөрсдөө ярьж нохоос тоглоод дуудаж өөрсдөө явдаг хэсгийг алчсан дандаа өөрсдөө явдаг шүү дээ. Хаана ямар нохоо байгаа бүх газрын зааж өгнө. Зүүн бол иргэд маш их хэрэг гачирдгээр ингээд яг нохоо авч айгүйх тийжэдэг. Тэгээд намар болох буцаад ингээд хүүхд сургуулийнхаа юунда төхөд хот руу орчихдоо нохоо нь үлдээд өрөөсөө тэр чигтэл бөө нохоо үлддэг аахгүй. Тэгэл тэр нь томрол явж л идэг. Тэрийг та бүхэн эзэнтэй нохоо гэж авч үзэх үү эзэнгүү гэж? Эзэнгүү гэж авч байвал ус толд оруулаад явдаг шүү дээ. Байршлын зааж өгөл. Иргэдийн боловсролыг л өөд нь бол дээшлүүлэх хэрэгтэй л энэ. Яаж ч байранд байж энд ирээд нэг нохонгойлог авчирж тийжээчээд нөгөөдхийг байрлуугаа авч явахгүй бол энд нэг амтныг бас ингэж хаяач яах юм. Нэг мөсөнд зүгээр тэр яахгүй бол зүгээр авчрахгүй байсан дээр ихгүй.
Тэгвэл яаж энэ цуслангийн бүсгүйч нохоо хамаагүй багасан шүү дээ. За нэг талд эзэнгүй нохоо муурын тоог цөөлж байгаа боловч за нөгөө талд эргээд энэ хүү нохоо муур маань хичнээн тоогоор өсөөд байгаа юм бэ гэдэг юм нарийн судалгаа байхгүй байгаа юм. Тэгэхээр нэг юм нохооны хувьд 6 жилийн хугацаанд 68 мянга олж өсдгөө гэдэг ийм тоо байгаа. Тэгэхээр эзэнгүй нохоо муур бий болоод байгаагийн нэг шалтгаан нь эзэнтэй нохоо муурнаас үүдэлтэй. Тэгэхээр эздүүд маань өөрсдөө үржил хязгаарлах арга хэмжээг болвол найдвартай авах нь бол зүйтэй маа. За тэгвэл тэжээвэр амьтны тухай хуульд одоо үүнтэй холбоотой болоод за бусад байдлаар асуудлыг зохицуулах журмыг боловсруулж байгаа гэж алтныхан хэлж байна. Бид нар энэ хуулийн хүрээндээ бол журам маань боловсруулагдаад гараад ирэхээр тухайн одоо гэрийн тэжээвэр амьтан за дээрээс нь эзэнгүй гэрийн тэжээвэр амьтдуудыг одоо инэрэнгүү байдлаар ч гэдэг юм уу тийм ээ инэрэнгүү байдлаар одоо нөгөө эрүүл мэндийг нь анхаарах, хамгаалах, аюулгүй орчинд байлгах чиглэл рүүгээ одоо хандж энэ журмыг бол боловсруулж байгаа. За тэгэхээр тэжээвэр амьтны тухай хуулийн 9-р зүйлд асар хамгаалагч төр харагчийн үүргийг бол тодорхой заагаад өгсөн. Тэгэхээр нохоо мууранд үржил хязгаарлах мэс ажилбарыг эзэн өөрөө хийлгэнэ гэдгийг 9-2-3-т бол тодорхойлсон. Тэгэхээр 12 дугаар зүйлийн за эзэнгүй нохоо муурын тоо толгойг бууруулах ажилдаа үржил хязгаарлах аргыг нэн тэргуунд эрхэмлэнэ. Буудах болоод хэрцгийгээр амийн хохирохоос илүүтэйгээр за зөөлөн инэрэнгүү аргыг баримтлах нь үр дүнтэй маа гэдгийг бол энд тусгасан байгаа. Тэгэхээр 16 дугаар зүйл нохоо муурын үржүүлэгчийн хөтлөх бүртгэл үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэсэн үү үгүй юу гэдгийг бүртгэлээр ингэж бүртгэж явснаар цаашдын одоо гарах үр дүнд эргээр нөлөөлнө гэж бас үздсэн байгаа юм. Тэгэхээр эдгээр хууль нь хууль байдлаар үйлчлэх үү эсвэл гуйлд байх уу гэдгээс шалтгаалаад иргэдийн эрүүл аюулгүй явах эрх болоод за нохойг одоо хэрцгий байдлаар амиа алтхаас өөр аргагүй байдлыг өөрчлөх болоод за нохооны тоо толгойг бууруулахад зарцуулдаг олон тэрбум төгрөгийг цаашд гаргасаар байх уу гэдгийг зэрэг одоо маш олон зүйл шалтгааллах юм аа. Анхаарал хандуулсанд баярлалаа.